бол миний үндэсний хичээл маркетингийн хичээлийг та бүхэндээ товчхон тайлбарлаж өгье. За маркетингийн хичээл гинтийн байдлаар өнөөдрийн хичээлийг зааж байна. Тэгээд яг маркетингаа шинжилж гоё бэлдэж амжсангүй. Тэгээд хуучин маркетингаа та бүхэндээ танилцуулъя. Тэгээд өмнө нь ойлгоогүй юм аа. Өнөөдөр дахин хараад ингээд ойлгож авах болтугай. Тэг ойлгож аваарай гэж хэлье. За тэгээд бүгдээ хаацгаагаад хичээлээ туслан сонсоорой. За намайг цогцойхны ихт бол эдэд Этомид одоо 2022 онд элсэж орж исэн. За тэр 22 оноос хойш Sales Master хамгаалсан. За өнөөдрийн хувьд одоо 5 сарын 1-ээс 5 сарын 15-ны хувьд 5-ны хооронд Sales Master ингээд 2 дахь удаага ингээд хамгаалсан байгаа. Тэгээд доороос 1 Sales Master ингээд бий болгосондоо баяртай байна. Манайхаас мундаг байсан шүү гэж хэлмээр байна. За тэгээд Этомийнхаа маркетингийн талаар тавчхан та бүхэндээ танилцуулъя. За Этом гэдэг маань болохоор интернет дэлгүүр байгаа. Бид нар интернет дэлгүүр одоо сүлжээний дэлгүүрүүдээр аягүй өөрчлөлттэй тийм ээ. Одоо номин байна, миний дэлгүүр байна. Одоо сүлжээний CU тий GS25 гэх мэтчлэн аягүй олон юм сүлжээний дэлгүүрүүдээр өөрчлөлдөг. Манай онцлог нь юу вэ гэхээр бид нар зөвхөн утсан дээрээ л одоо бүх бараа бүтээгдэхүүн маань утсан дээр маань байдаг. За бид нар утсан дээр аппликейшн татаад энэ аппликейшн руугаа ороод өөрийн хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ зөвхөн утаснасаа л худалдаа авалт хийчих гэсэн үг. Тэгэхээр та бүхэн одоо утаснаас худалдаа авалт хийснээрээ бараа бүтээгдэхүүн маань хүргэлтээр хүрээд ирдэг юм онцлогтой байгаа. Тэгэхээр яаж гинөө цаг заваа хэмжин гэсэн үг тийм ээ. Бид нар гараад одоо нөгөө миний дэлгүүр юм уу номин дэлгүүр рүү орж өөрчлүүлэхгүйгээр би гэртээ зүгээр уцаа зурагтай хараа суунгаа утсан дээрээсээ өөрийнхөө хэрэгтэй мэдээлэл юунуудэ бараа бүтээгдэхүүнүүдэ утсан дээрээсээ захиалаад авах боломжтой ийм одоо шинэ одоо системтэй ийм интернет дэлгүүр нэгдсэн байна. Тэгээд өөрийн гэсэн дэлгүүртэй болохын тулд та Этомидо бүртгүүлээд танд ID код буюу 8 оронтой тойрно. За тэрхүү тоогоороо тэрхүү ID-гаараа та утас руугаа одоо аппликейшн руугаа нэвтэрж ороод бараа бүтээгдэхүүн ингээд судлаад үзэх боломжтой байх нэ. Тэгэхээр утсан дээрээсээ л бүх мэдээллүүдээ харчин гэсэн үг. Тэгэхээр таны цаг завыг одоо хэмнэх боломжтой ийм одоо интернет дэлгүүр байдаг байх нэ. Тэгвэл бид нар интернет дэлгүүр маань Этоми гэдэг компани талаар товчхон яриа. За Этоми компаниг одоо яагаад би сонгох ёстой вэ? Бусдаас юугаараа одоо онцлог вэ гэдэг талаар та бүхэндээ яриа. За Этоми маань тасралтгүй хөгжин дэвжиж байгаа дэлхийн өнцөг болон бүрт ингээд үйл ажиллагаа явуулж байгаа энэ сүлжээний дэлгүүр ахнэ. Тэгэхээр Этоми компани маань 2009 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд бусад одоо Amway ч юм уу тий Amway-тэй ингээ харьцуулахад Amway чинь 60 жилийн түүхтэй тийм ээ 60 жилийн түүхтэй компанитай энэ тэнцүү борлуулалтаараа номер 2-т ингээ явж байгаа. Номер 2 за сүүлийн судалгаагаар номер 5-т явж байсан шүү нэр худлаа ярих гэж байна. Номер одоо 5-т явж байгаа. Борлуулалтын 10 жагсаалтаас номер 5-т явж байна гэдэг чинь мундаг байгаа байхгүй юу? Залуу компанийн хувьд маш эрч хүчтэй одоо эрчимтэй ажиллаж өссөн дэвжиж байгаа ийм компани байгаа шүү. За мөн хэрэглэгчтэйгээ хамт хөгжиж одоо харамгүй хуваалцдаг байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар одоо Этоми компанидаа элсээд бараа бүтээгдэхүүний худалдаа авч байгаа тийм. Бараа бүтээгдэхүүнээ худалдан авснараа би мөн одоо Этоми гэдэг компани судалж ашигласнараа бид нар өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг байна. За хамтдаа харамгүй хуваалцдаг гэж байгаа. Энэ маань болохоор би одоо Этоми компани маань маш их тусламжийн гараа сонгож одоо босоод
ядуу буурын оронд одоо ингээд тусламжийн гараа сунгаж ажилтгаараас айгу онцлог байдаг ахнэ. За тэгвэл Edomig компани маань үнэлгүй чанартай байдаг ахна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар бараа бүтээгдэхүүнийг чанартай бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаж авдагаараа бас даваа талтай байдаг ахна. Тэгэхээр яах нь бид нар Edomig одоо Edomig дэлснээрээ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг тийм ээ. Бараа бүтээгдэхүүнийг хэрэглээд бусдад санал болгож бизнесээ хөгжүүлэх, өөрөө бизнесээр ажиллах боломжтой, урамшуулт авах боломжтой ийм компаниуд байна. За дээрэс нь би өөрөө хөгжиж чинь тийм ээ. Хөгжснөөрөө би одоо өөрийгөө хөгжүүлснээрээ би илүү боловсралтай мэдлэгтэй болж эхэлж байна гэж байна. За тэгвэл Edomig компани давуу тал нь юу вэ гэхээр элсэлтийн хураамжгүй ямар нэгэн одоо 8 оронд одоо энэхүү айдигаа авахын тулд бид нар те ямар нэгэн мөнгө төлөх шаардлагагүй зөвхөн надад регистр мэйл хаяг утасны дугаар байхад бол. За гарааны бизнес хураамжгүй ямар нэгэн одоо ингээд жишээ аваад яриа л да. Бид нар нэг дэлгүүртэй салон ч юм уу нэг жижигхэн өөрийн дэлгүүр ингээд ажиллах гэхэд надад тодорхой хэмжээний хүрэн мөнгө хэрэгтэй тийм ээ. Тэгэхэд надад утсан дээр нь маань аппликейшн дэлгүүр маань байгаа учраас надад ямар ч эхлэлтийн хөрөнгө хэрэг болохгүй байх нэ. За сар бүрийн норм биелүүлэх шахал дарамттай байхгүй. За энэ дээр болохоор би нэг Ambed ингээ хэлсэд авч ирсэн. Тэгээд Ambed хэлж ороод эхний одоо сарда тэдэн point оноо цуглуул гэдэгчдэг. За тэрийгээ цуглуулах гад гүүсэрэт хугацаа маань дуусчихдээ дараа сард нь гүйцэждэг. Тэгээд нөгөө өмнөх одоо оноо маань ингээ устдаа алга болчдөг. За оноогоо гүйцэж амжаагүй л оноо маань устдад алга болчтой тий. Тэгвэл Edomig маань тэр оноог ингээд тэр сардаа гүйцээ гэсэн шахал дарамт байхгүй гэдгээрээ бас даваа талтай байдаг ахнэ. За мөн binary буюу баруун зүүн гэсэн хоёр ингээ хөлөөр ажилладаг байгаа. За хязгааргүй үе шат, хязгааргүй хоримтлал гэж байдаг ахнэ. За тэгвэл хязгааргүй хоримтлал, хязгааргүй үе шат гэж юу яриад байгаа вэ гэдэг талаар та бүхэндээ тайлбарлаж өгье. За хязгааргүй үе шат гэвэл миний доор хэдэн ч 100 мянган хүн элсэж орох боломжтой байдаг. За мөн миний доор одоо Монгол хүн байгаа тий. Мөн Хятад хүн байх боломжтой, Япон, Солонгос, Америк гэдэг хүмүүс ч гэсэн орох боломжтой. Миний доороос ингээ хэдэн ч мянган одоо хэрэглэгч бизнесмэнүүд үүсэх боломжтой байдаг байна. За хязгааргүй хоримтлал гэж байна. За бусад сүлжээнүүдийн харьцуулж та бүхэндээ хэлхийг ингээ оролцсон. За би өнөөдөр те бусад сүлжээнд ингээд байлаа гэж бодъё. Хэрвээ өөр сүлжээнд байх юм бол би элсэж ороод миний доодох ингээ хүмүүс одоо 2 дахь үе, 3 дахь үе гэдэг те хэрвээ 3 дахь үеэсээ урамшуул авах юм бол миний борлуулалтын оноо 50% нь надад урамшуул орж ирдэг. 4 дахь үе нь болохоор 30%, 5 дахь үеэс 10 дахь үеийн урамшуул гэж ингэж орж ирдэг ба. Тэгвэл Edomig компани маань би хамгийн доор те хэдэн ч мянган хэрэглэгч одоо байгаа гэдэг ба штэ. Хэрвээ 100 мянга хэрэглэгч байх юм бол 100 мянган дээдлэх нь бүх хүнд тэр доор худалдаа авалт хийсэн хүний урамшуул нь бүх хүнд 100% бодогддогоор даваа талтай ах нэ. За тэгвэл онцлог гэж үг яриад байгаа гэхээр би Edomig компанида бүртгүүлээд надад 8 оронтой ID код ирсэн байна. Тэр ID кодоор би дэлхийн одоо дэлхийд Edomig-ийн 27 улс ер нь үйл ажиллагаа нээсэн байгаа. Тэрхүү 27 улсад би өөрийн ID-гаараа үйлчлүүлэх боломжтой. За тэгвэл бусад одоо өөр сүлжээний компаниг яриа л да. Монгол ID нийлэгчлээ те. Тэмүүлээ Оросд ч юм уу, Солонгос ч юм уу ингээд үйл ажиллагаагаа нээхэд тухайн улстай дахин ID нийлэж 2 ID юм уу, 3 ID ингэж нийлэж бизнесээ хийдэг байгаа. Тэгвэл Edomig маань өнөөдөр би нийлгэсэн 8 оронтой ID кодороо аль ч улс орондоо одоо бизнесээ хийх боломжтой гэдэг нь бас энэ дээр хараад боломжтой байдаг байгаа. За хувийн худалдаа авалтын оноо хязгаарч өсгөж алга болохгүй гэдэг. За өнөөдөр би нэг сайз авчлаа. Миний сайз маань одоо тодорхой хэмжээний point оноотой. За тэр point оноогоо би хадгалчлаа тийм ээ. Тэнгүүл биний юу ч гэдэг шампунь ч юм уу нэг ус буслагч ч юм уу тий
эсвэл бидээ ч юм уу манай бүх төрлийн юмнууд бидээ ч юм уу авлаа гэхээр тэр бараа бүтээгдэхүүний point оноолго нь миний хуучин нөгөө онон дээрээ нэмэгдэж орж ирдэг. За дээрэс нь миний тэр худалдаа авалтын тэр оноомор хизээж устж алга болохгүй гэдгээрээ даваа талтай байдаг. За тэгвэл энэ дээр бас нэг ойлголт байгаа. За юу вэ гэхээр би өнөөдөр элсэд орчлоо. Би элсж ороод худалдаа авалт хийхгүйгээр 6 сар болчихлоо. За тэгэх юм бол миний ID устгах боломжтой болчихно. Тэгэхээр би 6 сарын дотор нэг сайт ч юм уу нэг авах юм бол миний ID ингээд тесргээд ирдэг байна. За тэгвэл миний хувийн оноо 2 сая 400 point оноо олчих юм бол би дахин өөр дээрээ оноо их шаардлагагүй. Миний оноо дахин устгахгүй тийм байнгын байж ах нэ. За орлогын дээд хязгаар гэж байгаа. За энэ маань болохоор дараагийн слайдн дээр та бүхэндээ тайлбарлаж өгье. За мөн 3 үедээ өвлөгдөх боломжтой. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр би одоо тодорхой хэмжээний цаланд хүрчлээ тий 3 дахь цалан ч юм уу 4 дахь цалан гэдэг хүрчлээ. За яг нь импрал цаланд хүрчлээ тий хамгийн дээдлийн цал буюу 7 дахь цал буюу импрал цал байгаа. За би импрал цаланд хүрчлээ. За тэгвэл би одоо хизээ нэг цагт ингээд алгарч өнгөрчээ тий. Тэгэхээр миний ID-г миний үр хүүхэд ингээд өвлөгдөөд үлдэх боломжтой энэ бизнес ах нэ. За тэгвэл урамшууллын талаар та бүхэндээ яриа. За урамшуул нь болохоор бүх сүлжээний компаниудад борлуулалтынхаа 35%-ийг одоо урамшуул болгож өгөөрэй гэсэн юм системтэй тийм одоо тогтсон тийм юу байдаг бахна хууль дүрмтэй. Тэгвэл 35%-аа сүлжээний компаниуд хэрэглэгч бизнес нартай яаж хуваарлаж өгөх вэ гэдэг нь тус тусынх нь өөрийнх нь онцлог байдаг байна. За тэгвэл манай Atomic компанид маань 35% буюу PV онооныхон 70%-ийг одоо хэрэглэгч бизнес нартай яаж хуваарлдаг талаар та бүхэндээ танилцуулъя. За багийн борлуулалтын урамшуул буюу 22%-ийг өгдөг байна. Нийт борлуулалтынхаа 22%-ийг за PV онооныхон 44% гэсэн үг байгаа. За зэрэг цалны урамшуул гэж байгаа. Манайд 7 цал байдаг. За тэрхүү 7 цаландаа 10%-ийг хуваарлаж өгдөг байна. 10% борлуулалтын 10% буюу PV онооны 20%-ийг нь урамшуул олгож өгдөг. За сургалтын нэмэгдэлгээд бас олгож өгдөг байна. За нийт борлуулалтын 3% буюу PV онооны 6%-ийг орлож өгдөг байна. За сургалтын нэмэгдэл гэж юу яриад байгаа вэ гэхээр би одоо Sales Master эсвэл Dine Stage Master цал хамгаалсан тохиолдолд би төв байгуулах боломжтой эрхэн нэгдэж өгдөг байна. За төв байгуулснараа би сургалт үйл ажиллагаа явуулна, багийнхандаа мэдээллүүд тарааж өгдөг. За тэгээд мэдээлэл тарааж байгаа учраас мэдээллийн одоо тэр офисынхаа үйл ажиллагаанд зарцуулаарай 3%-ийнх нь борлуулалтын оноо өгдөг байх нэ. За тэгвэл багийн борлуулалтын оноо гэж юу яриад байгаа вэ? Урамшуул гэж юу яриад байгаа вэ гэдэг талаар та бүхэндээ тайлбарлаж өгье. За би өнөөдөр Atomic дэлгэцлээ. Миний худалдаа авалт ерөнхийдөө худалдаа авалтын нийт борлуулалтын PV оноо 300,000 point оноо цуглууллаа. За тэгвэл би баруун болон зүүн талаас баг хөгжүүлээд хоёр багаа хөгжүүлээд би 300,000 point оноо цуглуулахад надад 130,000 төгрөгийн урамшуул орж ирнэ. За мөн 700 цуглуулахад надад 300,000 төгрөг орж ирнэ. За сая 500 point оноо цуглуулахад надад 600,000 төгрөгийн урамшуул орж ирнэ. 2 сая 400 байхад 900,000 гэх мэтчлэн 50 сая PV цуглуулахад надад 3 сая төгрөгийн урамшуул авч ирэх нэ. За эндээс ингэж харахад миний хувийн оноо эндээс 2 сая 400 хүрээд зогссон байгаа тий. Тэгэхээр эндээс би дахиж оноо хийх шаардлагагүй гэдэг нь эндээс харагдаж байгаа. За тэнгуүтлээ би энэхүү урамшууллыг 7 хоногтой тий 7 хоногтой сарда жилдээ авах боломжтой. За таны одоо хичээл зүтгэлтэй баг хамт олноо бүрдүүлснээс чинь хамаарч энэхүү урамшууллыг би хизээ авах вэ гэдэг нь бас гарч ирдэг байна. За хэрвээ би энэ талдаа би 300,000 point оноо цуглуулчтай, энэ талдаа 250,000 point оноо цуглуулчтай гэх юм бол таныг Atomic компани хүлээж идэв. Хизээ нэгэн цагт таны энэ
250 point оноо ч 300 мянган point оноод болсон тохиолдолд таны урамшууллыг олгож өгөх нь байна. Тэгэхээр та сарын дотор чийж болно, 7 хоногийн хугацаанд чийж болно. Нэг өдөртөө ч бас хийх боломжтой байдаг байна. Энэхүү оноо. За тэгэх юм бол ингээд урамшуул нэг ороод ирэх нь. Тэгэхээр энэ маань ямар ч шахалт авантгүйгээр та өөрийнхөө хүснээр ажиллах боломжтой юм бизнес ах нэ. За зэрэг цалны урамшуул гэж байна. За цалны урамшуул. За зэрэг цалны урамшуул манайх ч 7 цалтай гэж яриад байгаа тийм ээ. За тэгвэл нэгдүгээр цал буюу sales master. Sales master маань борлуулалтын PV онооны 44%-ийнхаа 10%-ийг эзэлдэг. Урамшууллыг эзэлдэг. За тэгвэл хоёр дахь цал маань 5%-ийн 3 дахь цал маань 2%, 4 дахь нь 1.2, 5 дахь нь 1%, 6 дахь цал маань 0.5%, 7 дахь цал буюу Imperial Master маань 0.3%-ийг эзэлдэг байна. За эндээс юу гэж ажиллаж байна гэхээр хамгийн ихний цал маань PV онооны урамшууллыг хамгийн их авдаг байна, тийм ээ? 10%-ийг нь авч штэ. Тэгэхээр хамгийн том цал буюу Imperial Master маань point онооныхоо 0.3% урамшууллыг авдаг байна. Тэгэхээр энэ дээр сүлжээний компаниудад нэг юм ойлголт байдаг шүү дээ. Одоо хамгийн их сүлжээн дээр нь ихэнд орсон хүмүүс амжилтанд хүрэх юм дөө гэсэн ойлголт байдаг тийм. Тэгээ сүүлд орсон хүмүүс амжилтанд хүрэх боломжгүй гэсэн ойлголт байдаг. Тэгвэл эсвэргээрээ сүүлд орсон хүнч амжилтанд хүрэх боломжтой гэдгийг манай айтамгийн ерөнхийлөгч Пак Хангийн ерөнхийлөгч маань энийг одоо өөрчилж ингэж харуулж өгсөн байх нэ, өөрчилсөн байх нэ. Тэгэхээр хамгийн сүүлд орсон хүн ч гэсэн амжилтанд хүрэх боломжтой гэдгийг эндээс харагдаж байгаа шүү. За тэгвэл 7 цалныхаа талаар та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлая. За sales master буюу нэгдүгээр цаланд гарахын тулд би яах ёстой вэ? За sales master болоход миний хувийн оноо 700 мянган point оноо болсон байх шаардлагатай. За би баруун болон зүүн талаасаа 2.500 point оноо цуглуулсан байх ёстой. Багийн оноо маань 2.500 болсон байх ёстой. За мөн багийн урамшуулал 2.300, цалын урамшуул сая 220 мянган төгрөгийн урамшууллыг авах нь. За энэхүү урамшууллыг би сард 2 удаа авах боломжтой. 1-ээс 15, 16-наас 31-ний хооронд тэгээд sales master хамгаалах боломжтой байдаг байна. За тэгвэл 1-ээс 15-ны шинээр цолонд гарч байгаа шинэхэн цол sales master болж байгаа хүмүүс маань 1 сарын 1-ээс 15-ны хооронд цолонд үзэх юм бол танд энэ хоёр урамшуул хоёулаа олгогдно. За тэгвэл та нэг дэх цолоо авсан тий. Тэгвэл дараа сар нь би дахиад цолоо хамгаалъя гэх юм бол танд энэ урамшуул ирээд энэ урамшуул нь олгогдохгүй юм аа. За шинэхэн мастер цолонд гарч байгаа хүмүүст маань энэхүү урамшуул маань олгогддог байх нэ. За тэгвэл diamond master буюу хоёр дахь цол. Хоёр дахь цолонд гарахын тулд би яах ёстой вэ? За би хоёр дахь цолонд гарахад миний хувийн оноо сая 500 болсон байх шаардлагатай. Баруун болон зүүн талаасаа 2 sales master төрүүлсэн байх шаардлагатай. За хэрвээ би diamond гарахын тулд доороосоо 2 sales master гаргаж байгаа тий. Тэхийн тулд би доод хүмүүстэй хамтран ажиллах боломжтой. За мөн sales master гарч байгаа хүмүүс маань дээд спонсортой онооны урамшуул тусламж өгч тий бас дайнд өөрсдөө sales гарч байгаа. Дээрээс нь одоо энэ хүмүүс маань бас дайнд гарах боломжтой. Тэгэхээр эндээс багийн үйл ажиллагаа бас хамаарж ингэж харагдаж байгаа. За тэгэхээр урамшуулалт нь юу байх вэ гэхээр багийн урамшуул 3 сая, цалын урамшуул 3 сая 660 мянган төгрөгийн урамшуул авах нь. За энэхүү урамшууллыг бас 1-ээс 15-ны хооронд тий 16-наас 30-ны хооронд аль нэгэнд нь үзсэн тохиолдолд энэ урамшууллыг авах нь. Хэрэг би 1-ээс 15-ны хооронд үзчихээд цаланд гарчаад дахиад би цолоо хамгаалъя гэдэг 16-наас 31-ний хооронд юм уу тий. Эсвэл дараа сарынхаа 1-ээс 15-ны хооронд ингээд цолоо хамгаалах юм бол энэ урамшуул нь олгодоод энэ урамшуул нь танд олгогдохгүй. За тэгэхээр яаж гинөө анхны diamond master болсон тохиолдолд энэ хоёр урамшуул маань хоёулаа олгогдох нь байна.
За 3 дахь цол буюу ширэн рүүс цол байгаа. За ширэн рүүс цол нь би багаасаа баруун болон зүүн талаасаа 2 дайнд мастер үүсгэх нь. За урамшуулалт нь би 4,880,000 төгрөгийн урамшуул авах нь. За эндээс эхлээд надад аяллаа их тасалбар олгогдож эхлэх юм байна. Эхнэр нөхөртэй гэр бүлтэйгээ ингээд аялах боломжтой байгаа. За энд маар болохоор 3 шөнө 4 өдрийн аяллаа ирэх олгогдож өгдөг байгаа. За 4 дахь цол буюу Star Master. За би 3 дахь цолдныг 2-2-ыг баруун болон зүүн талаасаа 2-2-ыг үүсгэх нь. За урамшуулалт нь надад 24,390,000 төгрөгийн урамшуул орж ирэх нь. За мөн аяллаа ирэх маань 4 тасалбар болж нэмэгдэж орж ирж байна. Тэгэхээр одоо гэр бүлээр бүр үр хүүхдүүдтэйгээ ингээ аялах ирэх танд олгогдож байна гэсэн үг. За 5 дахь цол буюу Royal Master. Royal Master маань баруун болон зүүн талаасаа 2-2 Star Master үүсгэх нь. За урамшуулалт нь 121,950,000 төгрөгийн урамшуул орох нь. За мөн надад 4,880,000 төгрөгийн одоо машин түрээслэх эрх олгож сар бүр ингэж олгож өгөх нь. За аяллаа ирэх маань 5 тасалбар 10 шөнө 11 өдрийн хоног нь ихсээд ирж байгаа. Тэгээ аяллаа 4 тасалбар олгож өгөх нь байна. За 6 дахь цол буюу Crown Master. За Crown Master маань баруун болон зүүн талаасаа 2-2 Royal Master үүсгэх нь. Цалын урамшуулалт надад 731,700,000 төгрөгийн урамшуул олгож ирэх нь. За 12,200,000 төгрөгийн машин түрээслэх эрх. За мөн аяллаа одоо 4 тасалбар олгож ирэх нь байна. За Imperial Master буюу хамгийн сүүлийн цол байгаа. Хамгийн сүүлийн том цол маань тийм ээ. Тэгвэл надад Imperial цол болоход би юу хийх шаардлагатай вэ? За Imperial цол болоход надад 2-2 Crown Master үүсгэсэн байх ёстой. За би 2-2 Crown Master үүсгэснээрээ би Imperial Master болох нь. За Imperial Master маань урамшуулалт нь 2,439 сая төгрөгийн урамшууллыг надад олгож өгөх нь. За дээрэс нь надад машин түрээслээрээ гэж сар болгон 24,400,000 төгрөгийн урамшуулал мөн надад 165 м2 офис ингээд нарийн бичгтээ жолоочтой мөн ингээд цалингийн гэж олгож өгдөг байх нь. За мөн надад аяллаа 4 тасалбар cruise аяллаа 4 тасалбар ингэж олгож өгдөг байх нь. За ингээд ер нь бол бид нар те бусдын төлөө 30 жил ажиллах уу, өөрийнхөө төлөө 3 жил хичээнгүйлэн ажил цагуугийн эрхчлэн төрхөө гэдгийг та бүхтээс шалтгаалж байгаа. Тийм болохоор хамтдаа одоо энэхүү Etami компанийнхаа одоо хамгийн том цолонд нь хүрэх болтугай. Хамтдаа хүрцгээе гэж хэлье. Тэгээд өнөөдөр хичээл дээр анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.